За сайн байцгаана уу. За хинээс мөрөөдөл болон түүх ирээг учраас ахин өөрийнхөө нэг хоёр гой мөрөөдлийг ярих гэж бодлоо. За би хоёр дахь зурган бичлэгээрээ өөрийнхөө яг гол зорилго мөрөөдлийг ярьсан. Энэ хоёр бол яг хоо боломжны хувьд биелүүл хийсэн. Эсвэл хэн нэгэнд санаа болоосай гэдэг үднээс хүргэж байгаа. Нэг нь бол маш гоё бизнес санаа гэж би хувьдаа бодож байгаа. За эхний мөрөөдөл Монгол бичгийн тэмцээн. За энэ бол хэдэн жилийн өмнө өөр Монголд монгол сургуулиудыг хаагаад манай монгол бичиг нэлээд шахалтанд ороод байх үед ар өврийн монголчууд дээр дооргүй юу бодож ирсэн бах монгол ам болсон босоо монгол бичгээ яаж авч үлдэх вэ гэд. За тэр үед ар монголчууд цахимд бичиж монгол бичгийн чадах ятгаараа хэрэглэх гэж хичээж эхэлж байсан. За тэр үед би ингэж бодож байлаа. За монгол бичгийн тэмцээн зохионоо цахим бичвэрийн ч юм уу те хурдан шивэх ч юм уу. Тэгээд шагналын санаа наадмын бүхийн төрөв бүхийн байнаас өндөр шагналтай байна гэж яг олон оролцоолох санаа л да. Тий гэж бодож байлаа. Тэгээ мөнгө бол яг бай мөрөөдөл өгөхөд болно л гэж бодож байсан. Одоо яг 25 оноос монголчууд монгол бичгээ хэрэглээд эхэлж байна. Тэгээд юу болох юм бэ? За хоёр дахь мөрөөдөл маань бол маш гоё бизнес санаа гэж бодож байгаа. Энэ мөрөөдөл бол нэлийн сүлд хүүхэдтэй болсон байна. Саяхны мөрөөдөл тоглоомоос солигдөлгөр гэдэг мөрөөдөл амаа. За хүүхдүүд маань тоглоом аваад дороо уйдаад байсан. Ахаад тоглоом авна, ахаад уйдна. Тэгээд ахаад тоглоом авах болгон тэр нь чинь мөнгөөр авна. Тэгээд тэр тоглоомыг чи үйлдвэрлэхээс авах болоод хаях хүртэл дахин боловсруулах хүртэл их дэлхийн эрчим хүчийг ашиглана, бохирдуулна гэд бодоод үзэхээр энэ асуудлыг шийдэх арга байдгүй юм бах та гэж хүмүүс боддог бах. Тэгээд би энэ мөрөөдлөө яг Улаанбаатарт хийхээр төсөөлсөн байгаа. Ингээ гадна амар том зохицолтой Япон шиг олон хүн ирүүлэх санаа шээ. Тэгээд дотор нь ингээ үйлдвэрийн дамжуулах шиг юм дээр ингээд тоглоомнууд эргэлдэж байна. Тэгэнгүүт эцэг эхчүүд юм хүүхэд очиод тоглоомоо тавиад оронд нь нэг тоглоом авдаг. Тэгээ энэ газар чи эрчим хүч ашиглана, ядчил хүн цэвэрлэн үстэй мөнгөө яах юм бэ гэхээр нөгөө Америкийн Costco шиг гишүүнчлийн системтэй жилд 10 мянга ч юм уу төлөөд гишүүнчлийн картаараа хэдэн ч удаа орж олдог. Тэгээ яг хийхээр бол яг судлаад дээр үн дүнгийн гаргана л да. За тэгээд нэг юм байгаль дээлтэй, мөнгөн тэмнэлтэй нэг юм санаа байна. За тэгээ та бүхнээс мөрөөдөл эрхийг тэсээ ядуу хүлээж байгаа шүү. Мөрөөдлөө илгээгээрэй. Баярлалаа.